Үйл хөдлөх хөрөнгө бол хөрөнгө оруулалт. Нэгдүгээрт, үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар таны оруулсан хөрөнгө хизээж үн цэнээ алдахгүй буюу үйл хөдлөх хөрөнгийн үн цэн хизээж ундаггүй. Үргэлж өснө нэмэгдэж хандлагатай байдаг. Хоёрдугаарт, үйл хөдлөх хөрөнгийг та хөрөнгө оруулалт хийхээр сонгосон бол тухайн үйл хөдлөх хөрөнгө чинь ирээдүйд үн цэн нь өснө нэмэгдэж явах байршилтай, мэдээж чанартай, ирээдүйд та хэдийн хэмжээний өгөөж авах гэдгээ тооцож авах хэрэгтэй гэсэн үг. Гуравдугаарт, үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар та ирээдүйд үр хүүхэдтэй өвлүүлэн үлдээх боломжтой. Танд миний санал болгох байр бол Яармагт баригдаж буй Мандала Гарден төсөл 75.5 м квадраттай 3 өрөө орон сууц. Мастер унтлагын өрөөтэй, мэдээж барилгын хийцлэл, тоноглол, аюулгүй байдал бүх зүйл нь стандартын шаардлага хангасан. Энэхүү төсөл маань барилга хоорондын зай, ногоон байгууламж, аюулгүй орчин, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол гэх мэтчлэн